За миний ээж чинь Төвдөнгийн Өлзий утаг гэдэг Дорнот аймгийн Булган сумын харьяат юм хүн байсан. Тэгээд миний аав болохоор Сүхбаатар аймгийн Дэвшинширээ сумын харьяат Чойдонживын Ламжи гэж хүн байсан. Тэгээд аав минь 1956 онд Дорнот аймагт шилжин ирж сууршаад за хоршоологчтой холбоо артел зэрэг байгууллагуудад яруу нягтлан тооцооны ажилтангаар ажиллаж байгаад аймгийн захиргаанд төлгөөний комиссийн орлогч даргаар одоо томилогдсон ажилласан байдаг. 22 жил нэг өрөөнд нэг албан тушаалд одоо ажилласан байд юм аа. Тэгээд аав минь Дорнот аймагт ирээд насныхаа хань одоо ээжтэй минь танилцаж олон сайхан үр хөвгтийг өсөн хүмүүжүүлж төр устан ажиллаж идэл залуу насаа өнгөрөөсөн юм. Ийм учраас миний хувьд Дорнот аймагт ирэх дуртай аав ээжтэйгээ өнгөрүүлсэн бага насаа дурсах одоо таатай байдаг. Энэ дөрөвдүгээр байранд чи миний төрсөн ах Төмөр Баатрих одоо дөрөвдүгээр байранд байлаа. Ээж минь одоо төрсөн эгч бие биш эгчийнх маань одоо байлаа. Тэгэл аав минь ирэх болгондоо хуучин аймгийн захиргаа одоогийн музейгээр орж өөрийнх нь ажиллаж байсан тэр цаг үеийн дурсан ярьж байсан нь одоо сонсоход бол хүү миний хувьд бол таатай байдаг юм аа. Тэгээд нар тоссон Дорнот нутагтай хайртай байдгийн шалтгаан ерөөсөө л энэ шүү дээ. Тийм учраас би одоо Дорнот нутгийн хүн над руу залгаад асуудал ярихад сэтгэл цаанал нэг дотн байдаг. Тийм ч учраас Дорнот нутг руугаа би байн явдаг болсон доо.